Ноос хөдрөн ажилладаг, цагдаа юм багт 10 төстэй ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл одон нийтэд харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн. Анх бол замын цагдаагийн гадраас ажлын гараагаа эхэлж байсан. За миний ажлын яг онцлог гэвэл цагдаагийн байгууллагын түүхэн үйл явдлууд, аль багтын гавьяа, цол шагнал, гэмтрээд өртөн сэргийлэх мэдээлэл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийт хүргэх чиглэлээр контентуудыг хийж ажиллаж байгаа. Манд хилдгүүч гэсэн бот дотроо боддог байсан багч боддог. Нэгэн ч гэсэн ингээд юм үрцдэг хүн бодоосоо гэж. Яг тэр хүслийг л дотроо бодож явж байгаа. Тэр нь яг цагдаагийн аль багч юм боломж олцсон дээр л яг хичээсэн. Тэгээ мэдээж аавынхаа үргэлжлэл тэгээд миний аав бас армийн ахмад золтой юм байсан. Тэгээд хурчин байсан. Тэгээ энэ болгоныг гүйцээж явна. Аавынхаа бас нэрийг одоо муугаар дуудуулахын тулд хичээж явж байгаа. Цагдаагийн байгууллаар ороод явж хахад энэ нэгэн цагдаа гэж тааж байдаг юм байна. Энэ цагдаагийн аль багч нь явж болдгийм байна гэж мэдээллийг авсан. 2019 онд Монгол Улсын 9-р ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгсэн. Ажиллагааны газар очоод би нэг л зүйлийг бахарсан, их орноор бахарсан. Холын яг эргүүл цоонд явж исэн чинь яг тэр нутгийн нэг хүн шалбаагийн дотор зарим өмсөж байгаа тавчаараа ус хутгаад ууж исэн. Тэгээ би тэрийг авчаал өөрийнхөө ямар сайхан их оронтой бэ гэж бодчихлоо. онд Шүхрийн спортоор хичээлж гисэн. За Шүхрийн спорт ороод яг ингээд анхны буултаа хийх гээд хаана хоёр гэдэг онгоцоос ингээ хаалган дээр ирээд зогсоход за яг юу хийчихвэ дээ гэж бодоод одоо нэг ичлүүлсэн юм өсрөх ёстой гэл тэгэл өсөрсөн дээр зөвхөн задрал хамгийн гоё нь аюулгүй байдал болсон тэгэл гадарталт өгдөж байгаа. Тэгэл аюулгүй гадартаад ирсэн тэгэл сайхан байсан. Тэгэл дараачихаа илүү их ахих төвшөнд хичээллээ. Тэгээ одоо хичээлж байгаа. Спортын онцлог гэвэл онгоцноос ингээд өндрөөс өсрөх тэр онгоцноос салах мөч айгүй гоё. Тэгээ одоо манай энэ Шүхрийн спортын мундаг тамирчдод өөрөө бүх одоо шүхрээ задалдаг, шүдэд уналт хийдэг. Тэр мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмж. Одоохондоо яг тийм мундаг хэмжээний болоогүй учраас арай бас уналт хийх хугацаа богино хугацаанд буудаг. Тэгээ та бүхэн шүдэд цагдаа аваад заавал ямар нэг спортын төлөв хичээлж байгаарай л гэж хэлмээр байна.